Энэ хэсгээр Adobe Captivate програм дээр интернетээс бэлэн загвар хайх тухай, тэр бэлэн загварыг өөрийн үзмжийн дагуу өөрчлөх боломжтой хэсэг тухай ойлголтыг үзнэ. Энд Adobe Captivate програмыг нээхэд эхлэл цонх гарч ирсэн байна. Resource tab дээр товшъя. Энд ашиглаж болох нөөц их үүсвэрүүдийн айконууд харагдаж байна. Шууд сонгоод ашиглаад явж болно. Тэр доор More Resource гэсэн товч дээр товшъя. Шууд интернет хүчээр elearning.adobe.com гэсэн сайт нэгдэж байна. Энэ сайтад бүртгүүлж болно. Эсвэл шууд Google, Facebook бүртгэлээр орж болно. Доош нь гүйлгэе. Future Projects гэсэн мөр байна. Эндээс сонголт хийж болно. View All Projects товч дээр товшъя. Recent Projects гэсэн хэсэгт сүүлд оруулсан бэлэн төслүүд харагдаж байна. Эндээс Vitamins and Minerals гэсэн төслийг сонирхъя. Дээр нь товчлоо. Preview Project буюу төслийн урьдчилан харах. Download Project буюу төслийг татаж авах гэсэн сонголтууд товчнууд энд харагдаж байна. Урьдчилан харъя. Дээр нь товчлоо. Интернетийн хурдаас хамаарч тодорхой хугацаа шаардна. Хүний биед хэрэгцээтэй витамин ямар хоолносонд байдаг тухай интерактив үзүүлэн энд гарч ирсэн байна. Үсгийн дистралийн давуу гэсэн товч дээр товшъя. Ямар хоолны хүнсний бүтээгдэхүүнд жишээлбэл А витамин байдгийг харуулж байна. Download Project товч дээр товчлоо. Би татаад авсан тул cancel хийлээ. Татаж авсан файлаа Adobe Captivate програм дээр нээж байна. Энд татаж авсан төслүүдийн санааг ашиглах, ижил төстэй төслүүд дуурайж хийх, эсвэл шууд жишээлбэл энэ бэлэн төслийг ашиглаад зургуудыг нь Photoshop програмаар янзлаад явж болно. Яаж хийхийг үзье. Library буюу архивын панелд төсөлд ашигласан объектуудын жагсаалт байдгийг бид мэднэ. Жишээл энэ Asset гэсэн PNG бүртгэлтэй зургийн файл байна. Үнийг сонгоод маусны баруун товчийг тавшина. Эндээс Edit with гэсэн мөр дээр тавшаад ямар зургийн редактор програмаар энэ зургийг янзалж засвар хийхээ файлын өчөөс сонгож өгнө. Би Photoshop програмыг дуудлаа. Photoshop програм дээр уг зураг нээгдсэн байна. Одоо би энэ зураг дээр өөрчлөлт хийх боломжтой боллоо. Монгол эдэн текст бичээд нэр өгөөд PNG форматаар буцаагаад хадгалах хэрэгтэй. Photoshop програмаас PNG форматаар экспорт хийж байна. Ташрамт хэлэхэд, цахим хичээл бэлтгэхэд зургийн програмууд дээр ажиллаж сурсан байвал маш нэмэртэй байдгийг энд сануулъя. Assets 1 гэж нэр өгөөд PNG форматаар хадгаллаа. Одоо Captivate програмаа нээгээд архив панелд байгаа зургийн файлаа апдейт хийх хэрэгтэй байна. Ингээм бол баруун хэсэгт архивын панелд слайдер байгаа зураг. Эхний зураг юм байна. Эхний зургийг сонголоо. Маусны баруун товчийг тавшаад апдейт мөрийг сонгож болно. Эсвэл архив панелийн Properties icon дээр товшино. Нэмэлт цонхны апдейт товч дээр товшоод сая янзлсан зургаа заагаад өгнө. Бид нар Asset 1 гэсэн нэр өгсөн байгаа. Энэ байна. Сонгоод Open товч дээр товчлоо. Апдейт хийгдлээ гэсэн мессеж гарч ирж байна. Баг товч дээр товчлоо. Слайдаа харъя. Слайд дээрх зураг бидний Photoshop дээр засварласан монгол тексттэй зургаар солигдсон байна. Ийм байдлаар бид бэлэн төслийг ашиглаж тэр төсөлд байгаа бусад объект, зураг, аудио,
видеог апдейт хийж янзалж болно.